Санаа дахиад нэг юм гэж байна. Байхгүй шүү дээ. Өөр юм ярина шүү дээ. Гэтэ ер нь бол яг нөгөө хөрөнгө оруулалт гэдэг байгаа маань зөвөр яг одоо цагт миний хувьд яг юу чухал юм гэдгийг айгууч чанартайгаар олж харж сонголт хийх нь айгуу чухал байгаа байхгүй. Тэр тэрийг олж хараад тэр нь ямар ч зүйл байсан ч гэсэн хөрөнгө оруулалт хийх нь айгуу чухал байгаа. Тэгэхээр нөгөө бид нар нэг юм дараа л хүнийг хайрлан дараа л би гоё болно гэж бодоод байхгүй. Яг одоо л надад яг юу чухал юм гэдгийг хайртай хүмүүсийн хувьд одоо өөртөө ч гэсэн анзаараад тэрэндээ аюу сайн анзаарч хөрөнгө оруулалт хийх нь аюу чухал. За сайн байцгаана уу? Намайг Амина гэдэг сэтгэл судлаач мэрэгчлээ. За тэгэхээр эрүүл мэнд гэхээр хүмүүс ихэвчлэн яг биеийн эрүүл мэнд гэж боддог. Гэтэл бидний бие болон сэтгэл маань хоорондоо маш их уяатай байдаг учраас сэтгэл зүйн эрүүл мэнд болон өдөр тутмынхаа бидний бие физиологитойгоо бүрэн холбогдчихж яг жинхнээсээ сэтгэл зүйн доктортой тайван өдөр тутамдаа ялангуяа бид нар өдөр тутамдаа өөртөө хэрэг хөрөнгө оруулалт хийж байна. Хүмүүс хөвчлэн ялангуяа үр дүнгийн төлөө хэтэрхий яарч, сандарч, сэтгэл ханамжаа үр дүнтэйгээ холбоод байдаг боловч бид нар яг өдөр тутамдаа үйл явцтай ямархан мэдрэмжтэй байна. Ялангуяа өнөөдөр би өөрийгөө чагнахад надад одоо эрүүл бос ямархуу зүйл байна. Дээр нь доктортой эрүүл амьдралын хэм маягаар амьдрахад надад яг юу хэрэгтэй байна гэдгийг бид нар байнга анзаарч явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бид нар өөрсдөө өдөр тутамдаа оруулж байгаа хөрөнгө оруулалт маань ялангуяа аз жаргалтай амьдрах, за ялангуяа илүү их бүтээлж амьдрахад бол бидэрт маш их хэрэгтэй байдаг. За би өөртөө болвол өдөр тутамдаа ялангуяа дасгалыг маш их хичээдэг. Ялангуяа йог гэдэг маань хүний сонголт, эрүүл амьдрах, илүү залуу, бас сэтгэл санааны хувьд ч гэсэн өөрийгөө бүрэн мэдрэхэд маш их тусалдаг. Тэгэхээр йог бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. За дээр нь бол маш их сайн нойрыг авах хэрэгтэй гэж боддог. За яг хөө тэгээд хүмүүс яг нэг юм өдөр тутамдаа илүү их ялангуяа урьдчилж нэг өөрсдөө яаж нээж гэдгийг анхаарахын тулд одоо шинжилгээ ч юм уу те эрүүл мэндийн хувьд урьдчилан одоо хэрэг эрүүл байгаагаа заавал шалгаж нэгтэлж явах хэрэгтэй. Тэгэхээр шинжилгээнд хамрагдах, дээр нь сэтгэл санааны хувьд би яг юунд илүү их түгшээд байна, юунд илүү их санаа зовноод байна. Тэгэхээр энийхээ шалтгааныг бид өдөр тутамдаа мэдхийн тулд яг яаж ийн гэдгээ анзаарч бясалгал хийх. За дээр нь сэтгэл зүйчтэй очиж уулзаж яг миний бодол магадгүй их сөрөг бодолд автаад байвал өөрийнхөө тэр дотоод бодлоо сэтгэл зүйчтэй ярилцаж гадагшуулснаар өөрийгөө яадаг илүү их ойлгодог. Тэгэхээр бид нар яг өөрсдийгөө яадаг илүү их анзаарахгүй амьдарч байгаа маань бидний өдөр тутамдаа хит их үр дүнгийн төлөө хөөцөлтөд яваад байдаг боловч яг өөрийнхөө яг одоо цаг буюу аз жаргалтай илүү тайван сайхан амьдрахад бол бид нар яг одоо өөрсдийгөө яаж ин гэдгийг одоо цаг дээр ажиглаж ухамсарлаж явах нь бол маш чухал байдаг. За хүмүүс болохоор нөгөө сэтгэл зүйчдэр очин гэхээр за амьдралтайгаа холбоотой нэг юм сонголт шийдвэр гэдэг ч юм уу энэ амьдралыг нь яаж одоо чиглүүлэх үү заах уу гэдэг дээр нэг зөвлөгөө авах гэж байгаа юм шиг бодоод байдаг. Гэхдээ бидний яг өдөр тутамдаа хийж байгаа сонголтын ихэнх дийлэн хувь нь даалт ухамсар буюу ухамсаргүйгээр бид нар сонголт хийж байдаг. Тэгэхээр энэ нөгөө би яагаад төвшөөд байна? Яагаад би тайван биш байгаад байна? Эсвэл яагаад би уурлаад байна тийм? Бухимдаад байна. Гэхдээ энийхээ шалтгааныг хүмүүс өөрсдөө нөгөө бодлынхаа өрөөнд ойлгох гэдэг. За энэс л болж байгаа юм байна. Эсвэл би нэг ингэсэн байна гэдэг шалтгааныг шал хамааралгүй ч юм уу эсвэл зүгээр нэг өдөөж байгаа зүйлтэй холбооддаг. Гэтэл сэтгэл зүй гэдэг маань бидний бүр хизэж өөрсдөө мэдхээргүй маш олон агуулга, мэдрэмж, өнгөрсөн цагтай холбоотой олон бүр хуримтлагдсан мэдрэмжтэй холбоотой тэрний үр дүнд гарч байгаа илрэл үүждэг. Тэгэхээр тэрийг бол сэтгэл зүйчнэр бол за өнөөдөр таны сонголт гэхээс илүү таны даалдад ухамсарт байгаа мэдээлэл сэтгэл хөдлөлийн хоримтлууд юу байна гэдгийг мэргэжлийн түвшинд гаргаж ирээд таны дотоод хүнтэй ажиллаж идэг гэсэн. Гэтэл сэтгэл зүйчдэр очиж магадгүй дотоод хүнийхээ талын тусгалыг бид нар илүү ойлгож мэдхэд бол мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө засал маш их үр дүнтэй байдаг. Тэгэхээр сэтгэл зүйчдэр та бүхэн маань очиж уулзаж яг өөрсдөө өнөөдөр яаж ийн энийг бас би өнөөдөр ингэж байгаагийн шалтгаан маань юу вэ гэдгийг яг шинжлэх ухааны дагуу өөрийгөө ойлгож мэдхэд бол сэтгэл зүйчтэй уулзах нь маш чухал байдаг. Тэгэхээр сэтгэл зүйчтэй уулзсны дараа бол мэдээж амьдралын чанар болоод яг өдөр тутмын хийж байгаа сонголтууд маань илүү одоо цэвэрхэн, илүү тодорхой, илүү өөртөө ихтэйгээр амьдралын асуудлуудыг даван тулаад тусалдаг шүү.